Ясль хүмүүжээ, цэцэрлэгт хүмүүжээ сургуульд ороод тэгээд таны аав болоод бас яг энэ аймаг орон нутгад ажиллаж амьдарч байсан. Хуулийн хэлцээр дараагаар ажиллаж байсан. Ингээд хуулийн хэлцээр дараагаар ажиллахаас өмнө ер нь бас ямар ажлуудыг хийж байсан бол мэддэг. Ерөөсөө манай аав чинь Дорнот аймагт төлөвлөгөөний комиссийн орлогч дараагаар 22 жил ажиллаад за тэгээд тухайн үед одоо нутаг солих асуудал яригдаа тэгээд Хинтээ аймаг руу шилжиж ирсэн байх. Тэгээд аймагт гүтээ аймгийн аж ахуйн элчин дараагаар нэг хэдэн сар ажилласан байдаг. Тэгээд шууд хуулийн элчин дараагаар томилогдсон байдیں۔ Тухайн үед хууль зүйн яамнаас аймаг орон нутагт анхны хуулийн элцүүдийг байгуулад за тэрэнд манай аавыг одоо бас л хариуцлагатай, итгэл хүлээл гэж болох хүн гэж бодсон юм байлгүй дээ. Түүнээс биш огт хуулийн мэрэгжилгүй хүнийг томилсон байдیں۔ Тэгээд ажлаа бас сайн хийсэн юм байлгүй. Хууль зүйн одоо нөгөө байр эслэхэд Хинтээ аймгийн хуулийн элц үлгэр жишээгээд олон удаа бас байранд орж хууль зүйн дотоодлагын яамны хүндрэлт самбарт миний аав бас олон одоо тавигдсан байдгийн. За хууль зүйн албаны 80 жилийн гоор анх одоо 80 хэдэн онд л үстэй тий 60 жилийн гоор хууль зүйн албаны тэргүүний ажилтан гэдэг тэмдэг анх гаргасан байдсан байна лээ. За тэгэхэд 3 номерын тэмдгийг манай аав авсан байдаг. Гэтэл одоо үеийн хуульчид байсал байж дараа Монгол Улсын их сургууль 1960 онд байгуулагдж яхад тэнд хуулийн тэрхэмтэл байсан. Шүүх прокурор цагдаа өмгөөлөлгээд хуулийн мэргэжлийн олон л салбарт олон хүмүүс зүтгэж байсан л баг. Олон эрдэмтэд байсан, олон дарга зэрэг сайдууд төрсөл байсан баг. Тэгээ ямар ч хэлсэн миний аавд 3 номерын хууль зүйн албаны тэргүүний ажилтан гэсэн тэмдэг өгсөн байдیں۔ Тэгээ тэрийг бол би бол өнөөдөр бол тухайн үед л учрыг олоогүй лсэн. Өнөөдөр ингээд намтал түүхийг үзээд авчаасан баярын бичиг шагналуулыг үзэхэд бас л их хүндтэй хүн байсан болоо даа гэж бодсон шүү дээ. Одоо манад байгаа л да. Тэгээ манай аа бас ажиллаж байсан, амьдарч байсан тэр газар орон нутаг цаг орондоо бас хийжсэн албаа нэр төлтөө хийж бас хүн байсан юм шиг бай. Тийм учраас манай аав зориулаад одоо ном бичсэн хүн байдیں۔ Тэгээ багахан хэмжээний сэтгэлийнхаа үгийг шингээж ном бичсэн хүн байна. Аавд минь зориулаад шүлэг бичсэн, хамтран зүтгэжсэн усууд нь шүлэг бичсэн байдیں۔ За энэ бол одоо миний амьдралд бас л их солшгүй сайхан хөвгт насны гэгэн тусламжууд бас энэ байшинтай холбоотой. Тэ Хинтээ аймгийн хуучнаар бол захиргаа, одоогийнхоор бол нутгийн захиргааны ордоо. Энэ байшингийн энэ 3 давхарт бас энэ булангийн өрөөнд хуулийн элчийн дарга өрөө байсан. Тэгээд одоо би чинь цэцэрлэг дарах юм бол аав руугаа гүйчдэг. Ойрхон. Тий. Аав ажлаа тараад ингээд ийшээ явцдаг юм байсан. Тэгээд